Өнөөдрийн хичээл бол хувцас худалдаж авах. Болон хэмжээний тухай англи хэлний хичээл байна. Дэлгүүрт хувцас сонгоход хэрэг болох хамгийн түгээмэл үг хэллэгүүдийг сурцгаая. Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд өмсөж үзэх болон үнэ асуух хэрэг гардаг. Can it try this on? Би үүнийг өмсөж үзэж болох уу? How much is this? Энэ ямар үнэтэй вэ гэж асууна. Хэмжээ асухдаа Do you have this in a medium? Танд үүний дунд хэмжээ байгаа юу гэж асууна. Хэмжээнүүдийг ерөнхийд нь small бага, medium дунд, large том, extra large маш том гэж хэлдэг. Хувцас өмсөж үзээд таарч байгаа эсхийг ингэж хэлнэ. It is too tight. Энэ дэндүү барьж байна. It is a bit loose. Энэ жаахан сул байна. Харин яг таарч байвал It fits me perfectly. Энэ надад яг таарч байна гэж хэлээрэй. Өнгө болон өөр загвар асухдаа Do you have this in blue? Танд үүний цэнхэр өнгө байгаа юу? Эсвэл Do you have a different style? Танд өөр загвар байгаа юу гэж асууж болно. Хувцас өмсөх өрөө хаана байгааг ингэж асууна. Where is the fitting room? Хувцас өмсөх өрөө хаана байна вэ? Хариуд нь The fitting room is over there. Өмсөх өрөө тэр талд байна гэж хэлж магадгүй. Хувцасаа авахар шийдсэн бол I will take it. Би үүнийг авъя гэж хэлнэ. Харин зүгээр сонирхож байгаа бол I'm just looking. Thank you. Би зүгээр л сонирхож байна. Баярлалаа гэж ээлтгээр хэлээрэй. Төлбөр төлөхөд 1. Can I pay by card? Би картаар төлж болох уу? 2. Энд таны баримт байна гэвэл Here is your receipt гэж хэлнэ. Баяртай.